Сайн байцгаана уу. Одоо би Августиан гэсэн нэртэй хотел руу явж байна. Сүүний өнөөдөр Чехийн Мессийн семифиналанд болж байгаа. Тэгээ тэнд намайг шүүгчээр урьсан байгаа. Тэгээ өнөөдөр бараг золтол тэнд очиж амжих. Яа тэгвэл 6 цаг гэж би өглөө унтсан. Амар их ажил ихтэй. Тэгээд за нэг цаг хагас ч юм уу цаг унтчаад босноо гэдгсэн чинь яг 9 цагс гэж сэрээд 10 цаг гэхэд энд ирсэн байх хэрэгтэй байсан. Тэгээд бүр балраад галс хуцуцаа өмсөд сая нүүр мөрөө тэгсэн дотор будлаа шүү дээ балар гэж. Тэгээд гэтээ одоо цагтаа амжиж ирж байна. Одоо яг 10 цаг болж байна. Тэгвэл өнөөдөр семифиналыг хамтдаа үзцгээе. You belong me, it must be hard. I belong. Na pospadku. Zahoď je pryč, ať lehce jdeš. Ona má za břiště, pána svým kořiště.
A pravděpodobně ale stojí za tím, že postupuješ. Ahoj Deniso, chtěla bych se zeptat, co si představíš pod pojmem osobní branding a myslíš si, že je důležitý a proč? No, každý má svým způsobem svoji značku, protože vaše jméno je vaše značka a tím se prezentujete a tím Сая семифинале надад дуусчлаа. Нийтдээ 40 хүн байсан. 40 хүн байсан. Тэгээд 40-20 сонгоод тэгээд 20-оос 10 үлдчихэж байгаа. Надад яг таалагдсан охинтой өдөр орсон. Яг миний өндөр оноо өстөд орсон. Тэгэхээр баяртай байна. Тэгээд 6 сарын 2-нд надад болчихж байгаа. Би гэртээ түрүүн after party-д орчоод тэгээд одоо гэртээ ирж байна. Тэгээд манай бичлэгийг үзсэнд баярлалаа. Тэгээд таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээрэй, комент бичээрэй. Тэгээд дараагийн бичлэгэн дээр уулзцгаая. Баяртай.